Хай. Ээлж блогоор олзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр бид нэр залуучуудын зөвлөх хорооныхоо онлайн Zoom хурлыг хийх гэж байна. Тэгээд өмнө нь бид нар улсын их хурлын сонгуулийн үеэр залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн нийт оролцоог нэмэгдүүлэх нэг төслийн хүрээнд залуучуудын зөвлөх хороог байгуулад ажиллаж исэн. Энэ хороо маань иргэний нийгмийн залуучуудын төлөөллөөс бүрдсэн хороо байдаг. Тэгээд энэ удаад мөн хороо маань ажиллаж байна. Залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн нийт оролцоог нэмэгдүүлэх нэг төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бүх төсөл хөтөлбөрүүд дээр заавар зөвлөмжийг өгөх чиглэлтэй ийм хороо байдаг. Тэгээд энэ хороо маань бас нэг шинэлэг зүйл орж ирсэн нь улсын их хурлд суудалтай намуудын залуу төлөөллийг бид нэр ажиглагчаар урьж оролцуулж байгаа. Энэ удаад бидний хэрэгжүүлж байгаа төсөл нь залуучууд сонгуулийн амлалтыг хянахна гэдэг төсөл байгаа. Тэгээд энэ төсөл дээр залуучуудын зөвлөх хороо маань бас заавар зөвлөмжийг өгөөд ажиллаж байна. Тэгээд юуны түрүүнд залуучуудынхаа зөвлөх хорооны гишүүдтэй танилцъя. Хоёр байгууллагын мэдээлэлтэй танилцаж санал зөвлөмж өгөхөр байгаа. Хамгийн эхнийх нь бол залуу болон эмэгтэй улс төрчдөд тулгамдж буй сорилт бэрхшээл судалгааны үр дүнг танилцуулахаар цогц хөгжлийн үндэсний төвөөс Нэнх Бадрал болон түүний багийнхан орж ирсэн байна. Залуучууд эмэгтэйчүүд улс төрийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэх энэ төслийн хүрээндүүд бид нар өнгөрсөн оноос эхлээд Азийн сантай хамтарсан хэд хэдэн төслүүдээр бас ажилласан байгаа. За өнгөрсөн жил бид нар залуучдын бодлого шийдлийн хакатоныг зохион байгуулж хамтарсан. За энэ удаад бид улс төр дэх залуучуудын эмэгтэйчүүд тулгамж сорилт бэрхшээл хэдийн судалгааг хийж байгаа. Тайлангаа эцэлсэн эмэгтэй хөлбөр маань бол хараахан гараагүй байгаа. За судалгаанд бол Улаанбаатар хотоос Баянгол, Баянзүрх, Налах, Сүхбаатар, орон нутгаас буюу аймагуудаас бол Хүмсгэл, Өмнөговь, Сүхбаатар, Хинтээ, Үүрхангай, Ховд гэсэн 6 аймгийн төлөөлөл оролцсон. Судалгааны үр дүнтэй хизээнээс яг аль бие осоор танилцаж болохгүй. Интернетээс шууд хараад линкээр нь оруулчихсан шүү дээ. Тэгэх боломжтой юу. За тэгээ энэ зөвлөмжүүд намуудад очих уу? Тайлан гарахаар бол бүх нийтэд ингээд аль болох олон хүнд түгээх гэж зорино. За дээрэс нь бид нар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээх, за видео тайлан болон бэлтгэх, судалгааны тайлан хэвлэх гэдэг юм ажлууд л байна. Гэхдээ бид нар бол зөвхөн хэвлэлд орчихгүй файл хэлбэрээр нь бол интернетэд бол байршуулж аль болох олон хүнд хүргэн. За намуудад бол мэдээж энд холбогдох ямар яг аль бишнес субъектүүдийг тэр болгонд нь хөргүүлнэ. Үр дүнгээ communication хийх нь бол баг судалгаа хийснээс ч илүү чухал байд юм болов уу гэж боддоо шүү. Нийгэмд одоо нөлөө үзүүлэх бодож байвал зөвхөн судалгааны өгүүлэл тайлан биш шүү дээ. Тэгэхээр гол нь нийгэмд нөлөөлөх зорилгоор энэ судалгаа хийж байгаа учраас гол дүгнэлтүүдэд илүү жоохон ойлгомжтой болоод дараагийн шатны нэг боловсруулалтын дээр анхаарай гэж хэлье. За дараагийн танилцуулга Globe International төв төрийн байгууллагаас залуу сэтгүүлчдэд зориулаад сургалтын үйл ажиллагааны хатлаар мэдээлэл хүч санал зөвлөмж авнаа. Тэгээ энэ хоёрыг урьж. Манай байгууллага энэ залуучууд эмэгтэйчүүдийн сонгуулийн төслийн оролцоог идэвхжүүлэх нэг хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжүүлж байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд нэлээд олон ажлуудыг хийж гисэн байж байгаа. Төсөл хэрэгжснээс хойш сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ихтэй сургуулийн сэтгүүл зүйн багш нартай бид хамтарч ажиллаж байгаа. Бүх сургууль буюу одоо жишээ нь Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Сошиалын радио телевиз медиа урлагийн сургууль, CT их сургууль, Хондөнгөд дээд сургууль гэх юм ингээд бүх сургуулийн багш нарыг чадварчуулаад явж байгаа. Ер нь залуучуудын зөвлөх хороонд орж ажиллахад та нар одоо өөртөө олж авсан ямар чадварууд байгаа вэ? Ач холбогдол нь болохоор бидний хувьд зүгээр одоо ингээд энэ төсөлтэй холбоотой ямар нэгэн асуудалтай судалгаанд шүүмж өгөх зорилготой гэж ойлгоод байгаа тийм ээ. Зөвлөх хороонд орж ингээд та бүхэнтэй уулзаж ярилцаж мэддэг юмаа бусдад хуваалцсан гэж бодож оролцох дуртай байдаг. Маш олон судалгаануудын мэдээллүүдийг ингээд нэг доороос авах боломж бүрдсэн. Үйл явдлын мэдээллүүдийг давхар авахаас гадна
зохион байгуулалтын багаар ажиллах гэдэг юм уу тийм чадваруудыг ер нь ажиглаад хараад ингээд явж байхад маш таатай байдаг. Вирусын онцгой нөхцөл байдлаас болоод би Монголдо хараагүй одоо 2 жил хагас болж байна. Монголынхаа нөхцөл байдал бүх мэдээллийг энэ залуучдын зөвлөх хорооныхаа хуралд оролцож өөрөө оролцоотой байж тэгээд бас сонсож мэдээлэл авч ядагта маш баяртай байдаг. Тэгээд залуучдын зөвлөх хорооныхандаа баярлалаа. Бүгдээ ингээд нийгмийн идэвхтэй залуучуудтай ингээд нэг дор судалгаа хуваалцаад бас та хэдийнхаа бизнес судалгааг сонсоод байж сайхан байдаг. Тэгээд яг хамгийн гол онцлог нь миний олзуурхаад байгаа зүйл нь болохоор энэ олон яг нийгмийн идэвхтэй байгаа залуучууд ингээд нэг дор танилцаад бие бинийгээ мэдж аваад тэгээд байж байгаа нэг сайхан байдаг. Ер нь бол Монгол улсыг одоо дахиад 10 жилийн дараа яг үүндээ нийгмийн идэвхтэй залуучууд бидний үе авч явна. Залуучдын зөвлөлд бас 20 дахь жилдээ хамтарч ажиллаж байгаадаас маш баяртай байгаа. Тэгээд олон зүйлийг бас суралцж байгаа. Хөтөлбөрт оролцсноороо бас одоо манай төрөмсөө агуулгын одоо хамт олон бас гэртээ суугаа хариуцлагатай ээж гээд яг сонгуульд гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийн оролцоог бас нэмэгдүүлэх дээр одоо ажилласан байж байгаа. Тэгэхээр эндээс бас маш олон зүйлийг сурч авсан. Дараагийн зөвлөлт хорооны насыг нэлээд бууруулах хэрэгтэй болов гэж бодож байна. Манайсын ярьдаг Gen Z-ийнхэн гэж ярьдаг төлөөллүүд бол нэлээд хэрэгтэй юм байна. Тэдний үеийнхэн бол одоо улс төрд хамгийн дургүй үеийнхэн байдаг. Тэднэрт улс төрийн талаараас зөв ойлголт өгөх хэрэгтэй байгаа. Улс төрийн аргаар ингээд улсыг одоо сайжруулахаас өөр арга байхгүй. Тэгэхээр улс төр гэдэг онлинч байна шинжилгээ ухааны зүйлийг залуучуудад илүү зөвөөр ойлгох хэрэгтэй баг. Зөвхөн одоо эрх хөргөс намын гэхгүй одоо баах намын төлөөлөл ороод ирэхээр бас улс төрчсөн болов явчих юм билүү те. Бас парламентд суудалгүй нэг ч юм уу намын төлөөлөл залуучдын байгууллагыг оруулал бас их зүгээрэж магадгүй гэж бодож байна. Сар дахал гайгүй болохоор хэдүүлээ бас залуучууд юм чинь те. Онлайнаар биш бас нүүр тулан уулзаж бас нэгнийхээ сайхан санаа бодлыг сонсох цаг ирэх байхаа гэж бодож байна. Тэгээ баярлалаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье. За тэгвэл ингээд өндөрлөхөө өнөөдрийн баримтжуулалтаа бүх сан сэтгэл хэлсэн оролцогчдод баярлалаа. За тэгээ өнөөдрийн хурал өндөрлж байна. Баярлалаа.